дээр эсэх болон төмөр зам авцаагийн чиглэлээр бас томоохон төслүүд хэрэгжүүлэхэд төлөвлөгөөгөө тааст хэлцүүлээ тий. Тэгэхээр одоо түүнээс гадна бас говийн бүсийг ажлын байраар хангах чиглэлээр бас нэлээд том бодлогын арга хэмжээнүүдээс төлөвлөж байгаа юм байна. Тэр энэ тал дээр таас жоохон за энэ өмнө амгалан айлтгая. Тэгээд өнөөдөр Өмнө Говь аймаг Даланзад хотод бид нар зам тээврийн яам болон одоо зам тээврийн яамны харьяа төмөр замын байгууллагууд мөн одоо нисхийн байгууллагуудтай хамтраад өдөрлөг зохион байгуулж байгаа. Энэ өдөрлөгийн гол зорилго нь юу гэхээр зэрэг нэгдүгээр хил холбоотын асуудлаар, хоёрдугаарт төмөр зам одоо тавих асуудал, аймаг орон нутагтаа бас бид нар цогцсоогоос одоо Даланзад төмөр замыг тавих энэ санамж жижигт өнөөдөр гарын үсгэж урна. За дээрэс нь 3 саяхан онгоцны буудлын олон улсын бомб тулгам одоо хэдийгээр одоо шинэ онгоцны буудлаа 2-3 гэсэн одоо энэ жил энийг эхлүүлье. Тэгээд хуучин онгоцны буудлаа өргөтгөл хийхин аймаг орон нутгийн одоо төсвөөс гаргая 7.5 тэрбум төгрөг тавьж өгсөн. Энүүгээр нь одоо мэргэжлийн хүмүүс ирж зураг төслийг одоо хийцэн байгаа. Тэгээд одоо газар дээр нь зааж өгөөд энэ өргөтгөлийг хийвэл бид нар 7 сараас эхлээд жуулчдыг шууд гаднаас энд болгохоор шийдвэрлэж байгаа. Та бүгд нь мэдж байгаа Чингис хаан сонгосны буудлын маань маш их ачаалттай болсон. Одоо өнгөрсөн жил 70-аас 80 одоо нислэгийг өдөрт авч ирсэн. Тэгээ энэ жил бол бүр нэмэгдэн. Тэгээд дээр нь одоо COP17 болж байгаа. COP17-оор гаднаас одоо 120 гаруй орноос одоо юу ирнэ? Төлөөлөгчид одоо оролцогч нар ирнэ. Энэний 50-аас 60 ерөнхий сайдын түвшний хүмүүс ирэх учраас бид нар бүгд онгоцтойгоо ирнэ. Тийм учраас бид нар энэ ачааллыг буулгах үүднээс 4 аймагт олон улсын бомб хийж байгаа. Нисхийн бомб гэсэн. Тэгэхээр Өмнө Говь аймгийн одоо 3 саяхан онгоцны буудлын дээрээс нь одоо Хүсгэл аймгийн мөрөн онгоцны буудлын, тэгээ Баян Үлгийн онгоцны буудлын, Ховдын онгоцны буудлын гэсэн 4 онгоцны буудлын дээр бид нар дунд оврын онгоц ихний ээлжинд буулгаж гаднаас шууд жуулчид хөрш зэрэгэлдээ болон Япон, Солонгос хотуудаас шууд нислэгийг үйлдэхээр ингээд төлөвлөсөн. Ингүүл одоо жуулчдын тоо нэмэгдэнэ. Дээр нь орон нутагт орох орлого нэмэгдэнэ иргэдийн. Тэгээ Монгол улсад ирж байгаа жуулчид одоо хямд ийм боломжийг нээж өгч байна. Тэгэхгүй бол одоо ингээд Өмнө Говийн урд талд байгаа хөрш зэрэгэлдээ ордос 50% хямд одоо ингээд жуулчид авчирчээд бид нар энэ өвчгийг ядаж жоохон буулгахгүй бол жуулчд одоо манайхаас одоо алсрах ийм одоо нөхцөл бий болчихно. Дээр нь одоо энэ ойрхон орнууд болсон энэ дайны үйл ажиллагаатай холбогдуулаад тийшээ аялдаг байсан 300 нас бид нар одоо бага хэсгийн ч болтугай наашаа одоо аймаг одоо энэ аймаг орн нутаг улс руугаа татах ийм бодлого болж байгаа гэдэг лээ. За дөрөвдүгээрт бол засгийн газраас өнгөрсөн жил одоо шийдвэрлсэн шийдвэр байгаа. Одоо энэ юу хам богд болоод Даланзадгаад одоо манлай юу хойшоо энэ Дунд Говийн одоо үлзий сум мандлагууд гэдэг амжилсан тусгай зөрүүлэлтийн 4 игний замыг барьж байгаа. Энэ жил ажил нь эхлэн зураг төслийн хийгээд дууссан байгаа. Тэгээ бид төр хувийн түншлэлээ зарлах гэж байна. Одоо өнгөрсөн одоо сард бид нар замууд чойрч гэдэг одоо хүн даацын тусгай зөрүүлэлтийн замыг одоо сонгон шалгуулалтыг хийсэн байгаа. Одоо энэ 4 сарын 3-нд одоо нээлтийг хийх гэж байна. Одоо замаа хийх гэж байна. Тэгэхээр бид нар ингэж хийж одоо замаа барихгүй бол хамгийн гол одоо ачааллыг авч байгаа. Монгол улсын би сая хэллээ. Монгол улсын одоо нийт экспортын 90%-ийг импортын одоо 80 гаруй хувийг орноо өмнө гоёос хийж байгаа учраас бид нар одоо энэ хоёр аймагуудаа хүн даацсан тусгай зөвлөлт замыг нэг төлөв. Ингэж хийж одоо осол авааргүй одоо зорчих. Ачаад тавиг чөлөөтэй боломжийг нээж өгөх. Тэгвэл тэр одоогийн байгаа зам нь хэмжээ хязгаартай 44 тонн гэж заалтсан. Тэгэхээр зэрэг том одоо машинууд явж чадахгүй хэл амар. Ялангуяа шатхууны компаниуд юм сэнийг ингэж хийж байгаа гэдэг. Өнөөдөр ярьж байгаа төслүүдийн бас нэг асуудал нь төмөр замын чиглэлээр одоо хүүхдүүдийг Өмнө Говь аймагт бэлтгэж байгаа. За, ер нь бол төмөр замчдын одоо бид нар одоо ингээд төмөр зам орон нутагт нэгдүгээрт бий болж байна. Хоёрдугаарт одоо сонгоцны буудал шинээр барьж байна. Гуравдугаарт бид нар одоо навигацийн одоо тоног төхөөрөмжөө шинжилээд энэ хүрээнд 200 гаруй одоо шинэ одоо хүн бэлтгэж байна.
Тэгээ оюун бүсээс одоо бид нар эсхийн салбарт ажиллах, төмөр замын салбарт ажиллах ийм оюутан сурагчдыг одооноос одоо ингэж эсэлт авч бэлтгэхгүй 5-аас 6 жилийн дараа эдгээр инженер болж ирнэ. Тийм учраас энэ инженерүүдийг бэлтгэхийн тулд одоо орон нутгаас наавал орон нутгатаа ирж ажиллах юм боломжтой болно. Тэгээ өнөөдөр бас энэ өдрөлгийг зохион байгуулж байгаа нь бол эсэлт авах, нэгдүгээр, хоёрдугаарт бол ажилчин авах. Бид нар одоо малчдыг ч гэсэн одоо өртөө зөвлөгийн замчин одоо богоон үзэгчээр ажилд авах одоо бас зарласан байгаа. Өнгөрсөн одоо жил бид нар нэг удаа өдрөлөг хийсэн. 391 хүн одоо энэ говийн бүсгээс ажилтаа болсон. Тэгээд дахиад өдрөлөг хийгээд одоо хүмүүс говийн бүсгээс хүмүүс одоо ажил амьдралтай болох ийм боломжтой гэдэг бас хэлмээр. Навигац гэснээс навигацийн төлбөрийг нэг улсын төсөвт бүрдүүлэхгүйгээр нөгөө тоног төхөөрөмжийг сайжруулах хэмжээнд зарцуулдаг. Тийм. Ер нь өнгөрсөн жилийн төсөвдөр навигацийн одоо төлбөрөөс 50% нь одоо улсын хурал шийдэж өгсөн. Тэгээ бид нар энэ 50%-ийн одоо юуг зэлжиж, хураамжийнхаа одоо барьцаалж иж, бодлогын хөгжлийн банкаар одоо баталгаа гаргуулаад Францын банкнаас одоо зээл авахын боломж өгсөн. Анх удаа засгийн газрын баталгаагүй ийм зээл авч одоо тоног төхөөрөмжийг шинжлэх боломж олгосон. Тийм учраас бид нар навигацийн 30 жил шинжлэгдээгүй навигацийн тоног төхөөрөмжийг шинжлэх ёстой. Ингэхгүй бид нар аюулгүй байдал авах чадахгүй. Ийм хэмжээд өгсөн. Хязгаарны шинжилгээ. Энэ нь одоо бид нар эхэлсэн. 9 сар, 10 сар гэхэд тоног төхөөрөмжүүд нь тавигдаад дуусна. Шинжилгээг хэрэгжүүлсний үр өгөөж ингэ таах. Шинжилснээр юу гэхээр ковидын өмнө одоо манай дээгүүр ойролцоогоор өдөртөө 400 гаруй онгоц нисэж өнгөрдөг байсан. Энэ тоног төхөөрөмжийг шинжилээд нөөц навигацийн төв барьснаар бид нар өдөртөө 800-аад онгоц нэвтрүүлэх юм боломж бий болгоно. Тэгэд энэ орлого бол 2-3 дахин нэмэгдэх гэсэн ийм боломж. Хүн стацийн 4 игний авц машины нөгөө зам хизээ яг ашиглалтанд авах юм ба одоо болохоор ч нөгөө дац хэтрүүлж яваад машинууд зам эвдэрлэх яваад байгаа тийм. Гэхдээ хуучин замаа бид нар засч байна. Өнгөрсөн жил одоо явж байгаа замд 44 мөн их засвар хийсэн. Энэ жил бас 40 гаруй тэрбум их засвар хийн. За шинэ зам мэдээж одоо төр хувьчлийн түншлэлээр баригдах учраас тендер зарлагдаад ямар компани орж ирэх нь хэдэн газараас зэрэг эхлэх нь гэдэг нь тэр үедээ гэрээгээр шийдвэрлэнэ. За. Аа.